Hi guys, шинэ бичлэгтэй тавтай морил. Тэгээд өнөөдөр энэ семестрийн хамгийн сүүлийн шалгалтын эхний өдөр. Хоёр шалгалт байгаа байхгүй юу? Тэгээд одоо 10:30-аас нэг шалгалт нь. Тэгээд дараагийнх нь болохоор 1:30-аас эхнийх нь нөгөө англи хэлний ярианы шалгалт байгаа. Дараагийнх нь болохоор яг мэргэжлийн хичээлийн шалгалт. Тэгээд би ийм өчигдөр малгай авсан байхгүй юу? Ямар вэ? Зөгч нь надад. Надад ер нь малгай зөгтөггүй төрөл гэж би өөрийгөө ер нь боддог зөө. Жохон малгай зөгтөггүй маа. Гэтэ одоо өвөл даарад байгаа учраас тэгээл ч малгай өмсгөрлөө. Тэгээд бүгдэргээс явъя. Эртгээшээ хүч шалгалтандаа бэлдээ. Одоо би хамт шалгалт өгөх хоёр солонгос нуудлыг бид гурав юм харилцаа ярих хийх байхгүй юу? Энэ л дээр тэр хоёртой нөгөө яг шалгалт болохоос өмнө 10 минут бэлдээгээ ирсэн. Шалгалтаа өгөөд гараад ирлээ. Тэгээд ашгүй амжилттай өглөө. Би ингэдэг нөгөө ярианы шалгалт өгөхдөө амар муухгүй юу? Амар хурдан мартчихдаг заяа. Тэгээд ингэж жоохон сандраад юу их юм бол би ингэж ярих байгаа юм бүх юм ингэ мартчихдаг, бүр ингэ бодчихдаг заяа. Гацаад. Тэгээд сая ашгүй амжилттай хөчлөө. Тэгээд багш нөгөө хамгийн багтаа юу гин гэдгсэн. Гэтэ би A+ аммаар юм шиг. A+ 2 амар нөгөө бас нүг зөрүүтэй хөөрхөн зөрүү байдаг болохоор хэрэгтэй л дээ. Тэгээ одоо мэргэжлийн хичээлийн шалгалтыг өгнө. Тэгээд 1:30-аас ахгүй одоо 11 болж байна. Тэгээд 1:30 хүртэл шалгалтандаа бэлдээд нөгөө нэг газар суугаад бэлдээхий. Тэгээсээ юм идэм өгч ирсэн аа. Сая нөгөө талах энэ идсэн болохоор гайгүй байна. За тэгээд одоо мэргэжлийн шалгалтыг өгчөлтэй боллоо. Өнөөдөр ашгүй эрт тарлаа. Тэгээд гэртээ бас эрт очно гэж бодохоор гоё байна. Хоёр шалгалтаа хоёулын амжилттай өгсөн гэж бодож байна. Гэтэ хариу нь одоо ямар гарах юм бэ? Тэг ямар ч хэлсэн. Өнөөдөр амар эрт өдөр байлаа. Тэгээд миний цүнх бүр амар хүнгүй заа. Ой. Цүнх амар хүн болохоор аюу хэцүү байна. Тэгээд маргааш нэг шалгалттай, нөгөөдөр нэг шалгалттай. Тэгэл туслаа. За тэгээд гэртээ очиод бичиж. Хичээлээсээ тарцсан одоо би зарим авахар гэж юм. Би амар хүн зарим нэг л болсон байхгүй юу? Зарим нэг л бол кофений газар кафе. 주문 내역에 결제 수단을 선택해주세요. 카드를 출구 안에 넣어주세요. 회원 휴대폰 번호를 입력 영수증을 출력하시겠습니까? 카드를 하수해주세요. 네, 먹고 있다. Ихтэй эдний матча энтриг ууж үзээгүй л дээ. Матчаас гарт юм байна. Талан ваниль, талан шоколад. Амар гоё юм. Начиг ингээ хар утан зарим гэдэг хүн байгалах хальтаа. Гоё тий. Би сая 10,000-аар 6 ширхэг донууд авчид хичээсэн аа. Төлөөд 10,000 маргааш ширэглээд 2,000-аар зармаг авчид гэдэг
гоё санаа төрөд, мэрэгэн санаа төрөд байгаа. Мөнгөндөө хэмнэлттэй амьдрахын тулд амар гоё. За би баг гэрлэг орлоод бичлэг хийхээ мартаад аль хэдийн унтах цаг болжээ. Тэгээд унтлаа. Маргааш бол. The next day. Би шалгалтаа хүчлөө. Тэгээ амар үлсэж байна. Би уг шалгалтаас өмнө энэ нэг юм юу сэндвич авсан байхгүй юу? Идэж чадахгүй нөө хоцрох гээд тэгээд гарч ирээд идэ гэж бодоод байдаг чинь. Энэ бүр амар гоё юм байна. Ата бүр амар гоё юм хаа. Ийм гоё. Шгүй өнөөдөр ингээд эрт тарлаа. Оролт зүнэ. То би танаар шалгалт ямар байсан талаар ярий заяо. Дандаа ийм OX дагуулах юм байсан бохгүй юу? Тэгээд айгу амархан байсан. Тэгээд бид нарыг нөгөө транслейт ашиглаж болно гэсэн болохоор бүр амархан байсан. Би ямар ч зүйл өнөөдрийнхөө шалгалтыг даваад гарчлаа. Маргааш нэг шалгалт байгаа. Тэр шалгалтаа өгчүүлдээ манай хичээл амарлаа. Тэгээд энэ багш айгу гоё багш. Би сая юм эзэн ч гэсэн амар өлсөөд байна. 2 hours later. The next day. Тэгээд өнөөдөр болохоор миний шалгалтын сүүлийн өдөр маргааш би хичээлгүй өнөөдөр 3 дахь өдөр байхгүй юу? 4 дахь өдрийн хичээлүүдийн шалгалт юм хомн бүгдээрээ дууссан. Тэгээд өнөөдөр ингээд сүүлийн 3 дахь өдрийн шалгалттай сүүлийн өдөр. Тэгээд энэ шалгалт болохоор нөгөө миний тургуу багшийн шалгалт. Одоо 12:47 болж байна. Тэгээд нэг гэж гэрээсээ гараад сургууль дээр очиод шалгалтандаа бэлтээ гэж бодож байна. За тэгээд нэг тиймэрхүү. Тэгэл одоо ингээ хичээл амарлаа 3 сар хүртэл. Уг нь энэ хугацаанд гоё Монгол явсан бол гоё ихгүй юу? Монгол шинэ жилээ гаргаад. Гэтэ энэ удаад Монгол явж чадахгүй. За тэгээд нэг тиймэрхүү байна. Тэгээ ахиж нөгөө хичээлдээ явж байгаа влог оруулж чадахгүй болохоор би яаж ийгээд бичиж бодлоо. Миний нүд бүр ингээ бүлцээгээд нэг тийм сонио байна л та. Гэтэ одоо ахиж хичээл 3 сар хүртэл хичээлдээ явахгүй болохоор тэгээд ядаж сүүлийн өдрөө ч гэсэндээ бичиж үлдээ гэж бодоод бичлэг хийж байна. За тэгээд өнөөдрийнхөө шалгалтанд амжилт. Тэгээд шалгалтаа сайн өгнө үү. Тэгээд тэтгэлэг авахыг хүсэж байна. 30% юм уу 50%. Ямар ч юм уу тэтгэлэг аваасаа гэж хүсэж байна. Тэг цаг хугацаа амар хурдан өнгөрлөө. Саяхан л хичээл ороод тэгэл жунга энтрэ өгөөд байжсэн чинь одоо ингээд хамгийн сүүлийн шалгалтаа өгөх болсон байна. Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрч байна. Хичээл дээр очиод би ер нь бичлэг хийж чадах уугүйгээсээ мэдэхгүй байна. Миний ер нь энэ семестрийн хичээлийн шалгалтад аягүй дажгүй явцсан. Дажгүй ч гэжтэй. Зарим нь дажгүй, зарим нь дажтай. Тэгээд их тиймэрхүү. An eternity later. Hi guys. За тэгээд шалгалтуудаа амжилттай өгч дуусаад одоо хичээл амраад 7 хоног байгаа юм байна. Тэгээд эхнээсээ зарим дүн гарсан байна лээ. Тэгээд бүр ингэ төсөөлөөгүй хичээл дээр төсөөлөөгүй дүн авдаг гэж яг үнэн заяо. Англи хэлний хичээлээс ахгүй юу. Тэгээд тэр багш ингээд ярианы шалгалт өгж явахад дороо A өгнө гэдгсэн баггүй юу. Тэгсэн чинь яг дүн дээрээ B+ өгсөн байдیں۔ Тэгээд мэрэгжлийн хичээлийн заяо 2 хичээл надад бүр мэрэгжлийн хичээлээс айжсэн баггүй юу. Тэгсэн чинь ашиг миний 2 мэрэгжлийн хичээл хоёулаа амар сайн дүнтэй гарсан. Тэгээд маш баярлж байна. Тэгээд одоо 3 дүн гараг байгаа. Тэр 3 дүн гарчих юм бол яг би тэтгэлэг авах нь уу яах нь. За тэгээд манай сургууль тэгээд бусад сургуулийг бодоход 7 хоног төрүүлж хамарч байгаа байхгүй юу. Тэгээд энэ 7 хоног бусад сургуулиудын шалгалтын 7 хоног болж байгаа. Тэгээд энэ бичлэгийг үзэж явах юм бол манайхаа амжилт би нээл хэдийн шалгалтаа өгсөн бүр ингээд дөнгөө хараг бичдэг. За тэгээд миний бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Тэгээд нэг инстаграмаар даарэ. Би оноос өмнө нэг к дагагчтай болмоор юм. За тэгээд баяртай. За тэгээд би бичлэгээ дуусгах гэсэн чинь яг өнс хүрээд ирлээ. Тэгээд учраас хэдүүлээ бичлэгийг гоё урт байлгахын тулд
хүнсэнд юу явсан бэ харъя. Би 7 хоногийн өмнө 7 хоног жишээ хэдэн хоногийн өмнө хүнс авсан чинь 6 хоногийн өмнө хүнс авсан юм. Тэгээд зүгээр яг нэмж хэрэгтэй юмуд авсан байгаа. Тэгээ юу авсан бэ харъя заяа. 62,000 вон болсон байна. Би энэ хүнсийг агуулдаг манай найз залуу хүнс авсан байхгүй. Тэгээд юу авсан бэ харъя. Хамгийн ихэнд ийм талах гарч ирлээ. Талах хэдээр авсан бэ? Талах 3800 вон гинэ. Ямар үнэтэй юм бэ? 20 хугацаанд дуусах юм шүү дээ. Өнөөдөр тийм. Өө чаавс 3 хоног хугацаанд дуусах юм бэ? Хугацааг нь харж авал та нэр. Тэр чинь нөө өндөг авсан байхгүй юу? Тэгээ өндөг болохоор нөө нэг тэгбэгээр явуулж болохгүй тэгээд барьж явах хэрэгтэй мөлий. Тэгээд өндөг бол бариад ирсэн байгаа. Хөрөгчөнд хийцэл хэдийн 30 ширхэг өндөг 6980 вон. Нар авсан юм. Тэгээд дараагийнх нь паприка 2500 вон. Юм бэ? Одоо манайха өмнөх 7 хоногт л 15 мэндрий авсан шүү дээ. Тэр бүр ингээл хээл эдэн дууссан заяа. Бүр дэвтэр ахаад авахтаа нэг мөсөн 30 ширхгийг авъя гээ. 30 ширхгийг мэндрий авсан. Энэ мэндриний ер нь хямдрал хизэж хамаагүй дуусчих юм шиг санагдаад байгаа. Тэгээд ер нь аваад тавьсан дээр гэж бодоод тавьсан. Тэгээд мах авсан байна. Мах 12,000 вон. Зя манай тараг аль хэдийн дуусч илээ. Битүүр ярил амар идэт байгаа юм. 6 хоногийн өмнө яг ийм тараг, мандрин бүх юм байсан. Ахаа нэмж авчих гэж байна. За тэр чих. Ямар ч гэсэн тараг 10 чи хэдэн ширхлээ? 16 ширхэг нь 4980 вон. Хотлоо ирж байна. 6980 вон. Өмнө авсан тарагнаас юу 3 ширхэг л үлдсэн байна. Би нэг хөргөчөөс ер нь янзлах цаг болсон юм шиг байна. Хөргөчөө зэгцэлж янзлахгүй. За тэгээ элэм авсан байна. Элэм болохоор хэдэн бэ? 9800 солонгос үнэтэй юм шиг санагдсан юм байна да. Ингээ 3-6 ширхэг элэм 9800 вон. Дараагийнх нь сой соус байна. Сой соус 5700 гэнэ. Ямар тийм. Уг нь манай хуучин байдаг гэсэн мартад бүр юм томороо штэ. 3980 л тэгдэг гэсэн шүү дээ. Жаахан үнэтэй. Энд дод талах сой соус энэ тэр юм үнэтэй юм л. Яа тэгээд 5 ширхэг хүмүүс авсан байна. 3480 вон. За тэгээд лов юм байна. 780 вон. Тэгээд ингээл ер нь юмнууд дууссан юм байна. Бүгдийн ингээд дуусаад 62,000 вон. Астэ энэ мандринийг харалтаа. Oh my god. Модон ч гэж явахгүй тээ. Та нар тийм мэндрийн хямдхан болохоор амтгүй гэж бодчих юм. Амар гоё амттай манайхаа нэрээ. Болтол амтлах юмсан гэхгүй. Тэгээд энэ мэндрийн чинь 4982-ыг аваад 9960 вон. A few moments later. Бид нарт энэ мэндрийг идэж үзүүлэх гэхгүй. Бичлэгээ урт болохгүй зөвөр хамгийн маяждаг тий. Гэтэ зарим хүмүүс нь урт бичлэгийн дуртай, зарим нь болохоор богинохон бичлэгийн дуртай. Янз л байд юм шиг байна. Гэтэ миний юу бичлэг болохоор дандаа юм шалгалтын бараг ингээд нэг хайлт бичсэн бичлэгнүүд болохоор ганц юм гоё урт тайван хийсэн бичлэг. Яа. Янз юм аа. Миний чэйжүүд идчихсэн мандринаас гоё. Тэсээ дараагийн бичлэгээр юу үзмээр юм бичээрэй. Тэг баяртай.